Энэ амар хөөрхөн байгаа. Манай хүүгийнх. За өнөөдөр би сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар ярьсан юм чинь маш олон жилийн өмнө хүмүүсийн асуусан асуулт бас одоо бас хувь чадаар асууж байгаа асуултнуудын хариултыг өгөхөөр шийдлээ. Яагаад тэгэхээр би одоо энийг ярих 5 жилийн өмнө би бол ярих үнэхээр боломжгүй байсан. Яагаад тэгэхээр өөрөө идгэж яваа учраас өөрөө туулж яваа учраас надад ийм мэдрэмж ирж ийм байна гэж би хуваалцаж чадахгүй цаг нь болоогүй байсан. Одоо би хуваалцъя. Юу вэ гэхээр хүмүүс травманы талаар хуваалцаж яг ямар травма авсан бэ гэж асуусан. Асуултыг хариулахаар шийдлээ. За одоо би ямар нэгэн өвдөлт, гэмшилтэй шүн хар дарах зүйлсүүд байхгүй болсон байгаа. За манай хүүхэд жоохон яадаг. Одоо яадаг кэнж өгье чи. No. За тэгээд ямар чарамаа гэхээр би 3 дахь хүүхдээ гаргаад манай охин дөнгөж байсан. Тэгээд тэгж явах үед манай яг хажуу талын хөрш найз манай хүүхдээ хөлгөө суужсэн чинь найз маань амар чанга ойрлоод шгараад тэгээд юу яач туслаач ноороо туслаарай хүн байна уу туслаарай хүмүүсээ туслаарай гэд маш чанга орилсон. Тэгээ би яг гүүгээ гараад туслахгаа яг гүүгээ гарч яхад надад яг орж ирсэн мэдрэмж за энэ хүүхэд нэг нас орчтой гэсэн мэдрэмж авсан. Тэгээ би гараад гүүгээд очисон чинь хүүхдээ барьсан зогсчихсон. Тэгээ би газар тавиад CPR хийсэн, хиймэл амьсгаа хийсэн. Тэгээ би болохоор сургуулийнхаа кампус security officer хийдэг байсан. Тэгээд яаж угаасаа яаж CPR хийх мэднэ. Бид нар заалгацсан. Тэгээд хиймэл амьсгаа хийгээд sorry манай хүү бүрэлдэн мемэт гэх 2 настай манай хүү одоо жоохон мемэт гэж сурж байгаа. За энэ талаар дараа ярнаас. За тэгээд манай би анхчсан гүүгээ гараад явсан очоод тусалсан тэгээд CPR хийсэн. Тэгээд яг CPR хийж яхад миний итгэл болохоор сүүн амнаас маш их сүү гарч ирсэн. Тэгээд за энэ хүүхэд амьдрах юм байна. Энэ хүүхэд одоо яг сүүн гарч дуусаад амьдрах юм байна гэсэн итгэлтэй байж байгаа. Яг хиймэл амьсгаа хийж явах үед нэг хамарнаас нь цус гараад тэгэл би шууд ингээл паникнд орсон. За миний чихний хажуугаар тэр орилж байгаа ээжийн дуу муу ам нь хөдлөөл хүмүүс ингээл би ингээл эргэн тарнаа амар олон хүмүүс хүрээлсэн тий би бүр хэсэг ингээл паникнд орсон, шоконд орсон. Юу хийхээ мэдгүй яг ингээд зогсон. Тэгэлээсэн чинь ажуунаас хүн зохиолж чи өргөжлүүлээ хийх хэрэгтэй нороо гэл. Тэгэл би өргөжлүүлээл хийгээл эмнэлэг ирээл тэр шүндөө би ерөөс унтаж чадаагүй. Үнэхээр аимшигтайсэн. Яа тэгэхээр би хүүхдээ ингээ хөхүүлэх гэсэн чинь миний хүүгийн царай хөхөж харагдаад тэгээ сүүн адилхан сүүний өнөртэй адилхан манай хүүгээс нэг 2-3 сарын л ах хүүхэд жоох хүүхэд. Тэгээд яг нас орсон гэдэг мэдээгдуулаа надад бол үнэхээр хэцүүсэн. Тэгээл би унтаж чадахгүй. Яг ингээл унтахаар ноороо туслаарай гэж ашгараал тэгээ би тэгэл амар хэцүү байсан тусламж хэрэгтэй мэн хүн намайг дуудаад байнг манай үгүй хинж дуудаагүй дуудаад байна штэ намайг туслаарай гэж дуудаад үгүй хинж дуудаагүй чи зүгээр тайван бай гэд. Тэгээ би тэр маргааш нь арай хийж босоод эмнэлэг ороод би үнэхээр унтаж чадсангүй надад үнэхээр хэцүү байна. Та надад тайвшруулах юм өгөөд унтуулах юм өгөөд намайг жоохон ч гэсэн унтаад амраад өгөөч гэсэн чинь намайг уншлаа тэгээд за чи төсний дараа хэмжих болон чаама туссан одоо эмийн эмчилгээ авна гэж хэлсэн. Тэгээ эмийн эмчилгээ аваад явдаа эхнийний 3 жил угаасаа амар хэцүү байдаг. Одоо хүүхдээ алдсан хүмүүс бол угаасаа мэдж байгаа ингээд нөхөр юм ярьж байгаа нь ойлгохгүй, хоол идж байгаа идсэн болохгүй, өөр газар очсон газараа гоё гэж харахгүй, гой үнрээ үнэрлж чадахгүй тий. Тэгэл эхний 3 жил надад бол үнэхээр хэцүүсэн. Яагаад тэгэхээр яг тэр үед таны залгаж байгаа хүн чинь хамгийн хариулт маш чухал. Би тэгээ яг тэр туснаар нь хамраас нь ингээд цус гарах үед би юу гэж бодсон гэхээр за энэ хүүхдээ нас орчлоо гэж бодсон аахгүй. Нас орчлоо гэж бодсон аахгүй. Тэгээд энэ миний буруугаас болоо нас орчлоо гэдэг бодлыг аваад яг хүн рүү ярьсан чинь яах гэж хэлж байгаа юм бэ? Дими юм хийсэн байна. Хол байхгүй яасан юм асан. Угаасаа л нас орсон байсан юм шүү дээ. Худлаа зүгээр хайртай яасан юм хэлж байгаа байхгүй юу? Миний хувь хүний хувьд бол би ерөөсөө тэгж хүнд дандаа тусалдаг, сайхан сэтгэлээр туслаа л дээ. Чадах чинээрээ туслаад өнгөдөг. Би тэгж хүний одоо юмыг хайж тэгж ерөөсөө чаддаггүй. Өөрөө хувь хүн маань тийм хүмүүжлтэй. Тэгээд
Яаж ч ихний 3 жил одоо манай гэр бүлд бол тэр чигээр амар хэцүүсэн. Манай нөхөрийн талаар мэд ойлголт авахгүй тэгээ суралцаа явж байгаа. Манай хүү бас ингээд намайг тэр CPR хийж байгаа харцсан. Тэгээд тэр хүүд нас орсныг сонсоод маш хэцүү байсан. Тэгээ хүү бас ингээд энэ тэнд явж байхдаа тэн нас орсон хүүхүүдээ нээжээ тэр бүлүү байна гэл ингээл те. Манай хүүд ийм уугаа 1 сарын дотор идэгсэн. Манай би болохоор ингээд нөгөө тархин дайл хизээний нөгөө нэг судсан гинтл үүссэн. Тийм болохоор амар удаан хугацааг авсан. Тэгтээ та өөрөө эндээс гарч чадна. Та өөрөө тархиа контролдож чадна. Одоо удирдах чадна. Та ямар зүйл бодож байгаа, юу хийж байгааг салгаж ойлгож чадах юм бол эндээс маш хурдан гарч чаднаа. Тийм болохоор энэ зүйл туулаа явж байгаа ээж нарт ихэд эхний ээлжин та юу хийж байгаа, юу орж байгаа үнэхээр хэцүү. Энэ хажууд нь байгаа аав, ээж, ах эгч нөхөр нь маш чухал. Одоо чи юунда одоо ямар олон жил шаналтай, одоо болиочтой, хаяачтай, одоо мартаачтай, чиний буруу биш штэ. Загинж магнд бол одоо үгүй. Тэгвэл цаг хугацааг нөгөө хаях хэрэгтэй. Тэр хүн өөрөө гарч ирэх цаг хугацаатай, өөрөө тэрийгэ даван дуулах цаг хугацаатайгаа өөрт нь ойлгох жоохон хугацааг нөгөөд шахахгүйгээр тэгээд хараад, туслаад, гоё гадуур авч яваад, амттай юм авч өгөөд, гоё ярилцаад, яриулаад, тэ Тэгээ гоё боож өгөл гадагшаа авч аялалд яваад шинэ гочрон газар үзүүлээд ирэхээр тэгвэл баг угаасаа сайжирна. Тэгэхгүй байнга гэртэн байлгаад байвал үнэхээр сайжрахгүй. Үнэхээр тэгээ загнаад тэгээд за эмгэгт очиод эмнэлэг сайн үйл ажиллагаа муутай газар бол бүр үнэхээр сайжрахгүй. Тийм болохоор мэргэжлийн хүмүүсийн тусламжийг аваад яг зөв оншоо гаргуулаа явах юм бол үнэхээр идэх боломжтой, хүчтэй байгаарай. Энэ бол таны үйл өмөрөшин, таны удмын анамар нэгэн одоо хараад биш тань тохиолдох ёстой. Та давж гарна. Эндээс та олон зүйлийг сурна. Сэтгэлийн тэнхээтэй илүү хүчтэй болж гарч ирнэ. Тийм болохоор өөртөө илүү сайжилж, өөрийгөө илүү сайн сонсоорой. Өөрийгөө сонсоод яг өөртөө хугацаа өгөөд юу хиймээр, юу хиймээргүй юм гэдгээ сайн сонсоорой. Өнөөдөр унтмаар бол унт. Юм идмээргүй бол яг уу идмээргүй. Гэтэ олж өг юм идээд, амттай юм идээд, хоолоосаа идээд хүчрэх байгаараа гэж хэлмээр байна. Хүн бүхний өгөгдсөн өгдөл өөр, цаг хугацаа нь өөр, идэх хугацаа нь өөр. Би идэгсэн хүний төлөөлөл болгоод ярьж байгаа. Тийм болохоор Монгол хүмүүс бол ойлгодгүй энэ талаар аюу хэцүү байдаг. Чи хүүхдээ алдсан юм уу? Чи зүгээр байх ёстой байтал чи яагаа ингэ шаналаад байгаа юм. Гэтэ миний эмзэг байсан учраас миний тарих тэгээ хүлээж авсан учраас би өөрөө шаналсан, өөрийгөө зовоосон. Тэсээ хин нэгний буруу биш. Миний ч буруу биш. Тэгээд би өөрийнхөө тарихыг яаж хүлээж авах шалтгаалж энэ урт хугацаанд явсан. Тийм болохоор амжилт хүсье. Илүү их хүчтэй байгаарай. Өөртөө сайн гэсэн бүх юм хийгээрэй. Өөрийнхөө төлөө яваарай. Өөртөө хайртай байгаарай. Өөрийгөө битгий хаяарай гэж хэлмээр байна. Баярлалаа.